Энэ аудитын тайлангаа дээр харахаар энэ санхүүгийн нэгтгэсэн үр дүнгийн тайлангаар харахаар төрийн өмчийн компаниудын үр дүн 2024 онтойгоо харьцуулахад 55% буурч 3.7 их нэг төгрөг болсон байна. Бараг 2 дахин буурсан гэсэн үг тийм ээ. За тэгээ энэ ингэж буурах болсон шалтгаан юу вэ? За бид нар одоо 2025 оны төлөвлөгөө төсвийг ярьж байгаа төрийн өмчийн компаниудын ашиг хэд байна гэж төлөвлөсөн бэ? Яагаад ингэж буурах болсон бэ гэдэг нэгдүгээр асуулт байгаа даа. За дээрэс нь одоо бид их сүүлийн үед их ярьж байгаа манай төсөв бол ингээ 2-3 хуваагдаад байна. Төрийн өмчийн компаниуд гэдэг тусдаа төсөвтэй. За Монгол улсын төсөвөд бид их хурлаар батлаад байдаг. Орон нутгад бол бас төсөв тодорхой хэмжээнд өмнөх жилүүдийнхээ гүйцэтгэлээр үндэслээд бас төсвийг хэтрүүлдэг ийм асуудал гараад төсөв мөн ингээ 2-3 хуваагдаад байгаа. За энэ дээр аудитын дүгнэлтээр бол 49 дугаар хуудсан дээр төрийн өмчийн компаниудын яг үндсэн чиг үүрэгтэй нь хамааралгүй нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд 1.1 их найт төгрөг зарцуулсан байна гэж байгаа байхгүй. 1.1 их найт төгрөг. Энэ одоо юу болж байна вэ? Энэ дээр хариулт авах. Нөгөө бид одоо энэ төсвийг хизээ нэгдсэн болох юм бэ гэдэг асуулт. За 2025 онд бол төрийн өмчийн компаниудын зардал өөрөөр төлбөр бол өссөн ийм одоо үзүүлэлттэй гарсан. За 24 онд бол төрийн өмчийн 101 компанид бол 59,678 хүн ажиллаж байсан бол 25 онд бол 54,571 болж буурсан. За энэ бууралт нь бол төсвийн хэмнэлтийн бодлоготой холбоотой болоод 10 хүртэл хувийн оронтойг одоо бууруулаа гэдэг чиглэл өгсөнтэй холбоотой бол энэ бууралт бол гарч ирсэн. За орлого бол 24 онтой бол харьцуулахад бол 24 онд бол 22.9 их найд байсан бол 25 онд бол 25.3 их найдын орлого болж нийт зардал бол өмнөх жил бол 18.2 их найд байсан бол 25 онд бол 22.6 их найд болж өссөн байж байгаа. Төсвийн одоо төлбөрт бол 5.5 их найдыг төвлөрүүлсэн. За ногдлон ашиг бол багассан. За цэвэр ашиг бол 1.7 их найд байж байгаа. За авлага 5.2 их найд, өр төлбөр бол 24 одоо 1.5 их найд байна. За нийт одоо төрийн өмчийн компаниудын хөрөнгө бол 60 их найд давж байна. За хөрөнгө өгөөж бол өмнөх жилээсээ бол буурсан үзүүлэлт гарсан. Ойролцоогоо 3% хөрөнгийн одоо өгөөчтэй байж байгаа. За энэ дээр бол мэдээж гадаад дотоод одоо хүчин зүйлүүд бол их нөлөөлсөн. За зөвхөн Мяд компани дээр жишээ аваад ярихад бол 25 онд бол Мяд компани 32 тэрбум төгрөгийн алдагталтай ажилласан. За энэ бол одоо дэлхийн нийтэд үүсэж байгаа энэ нөхцөл байдлууд бол нөлөөлсөн. За 26 нөлөөлсөн байх жишээтэй. За баярлалаа. Тэр юу гэдэг нь шүү дээ. Төрийн өмчийн компаниудын чиг үүрэгт хамаарахгүй 1.1 их найт төгрөгийн нийгмийн шин чанартай ажлуудад зарцуулсан байна гэдэг. Энд ч одоо юу болж байна л гэсэн үг байна шүү дээ. Энэ дээр ямар арга хэмжээ авах гэдэг юм бэ? Төрийн өмчийн компаниуд 1.1 их найт төгрөг. Сабэд энэ асуудлыг одоо шийдэх зорилгоор бол одоо компани төрийн бол орон нутгийн өмчийн компани тухай хуулийг бол одоо их хурл сая бас хилцээд анхны хилцүүлэг нь явж байна. Одоо санал хураалтанд орох гэж байна. Тэгэхээр одоо та бүхэн мэдж байгаа. Тухайлбал Эрдэнэт хотын одоо амьдралыг бол тэр чигт нь үзэндээ бол Эрдэнэт үйлдвэрлэл нуруунд дээр өөрж явж байгаа. Тэгэхээр энэ бол одоо бас яг үндсэн чиглэлүүд нь хамаарахгүй бас нийгмийн шинжтэй бол маш том одоо ачаа орж ирдэг. За манай Монороос Цветмед гэсэн одоо бас бүхэл бүтэн одоо суурин буюу тосгон хотыг бас авч явж байна. Хөтөлсийн цемент шохоо бол хөтөлсийн цементийн одоо хөтлийн 10,000 гаруй одоо оршин суугчдын одоо дулааны станцыг одоо аваа явдаг. За энэ дээр жил бүхэн тухайлбал 3 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээ явж явах жишээтэй. За дархны төвөд өдөөч гэсэн одоо энэ бас үйл ажиллагаа бол бас давтагддаг. За энэ асуудлыг шийдэх асуудлыг бол удаа дараа тавьдаг боловч за тухайн Тэгэхээр яг одоо Эрдэнэт үйлдвэр Эрдэнэс тавталгаж гэдэг юм олон компани төрийн өмчийн компаниуд ингээд нийгмийн шинжтэй ажил хийж байна. Тэр нь болохоор бол тухайн орон нутгийн төсвүүдээр ороод их хурлаар батлагдаад явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй 1.1 их найдыг тухайн төрийн өмчийн компани төлөөлөө өдөртсөн үйл юм уу гүйцэтгэх удирдлагууд шууд шийдээд дээ шүү дээ гэдэг байхгүй. Энд чинь өөрөө болохгүй байна гэдэг. Яг олон жил яригдсан төрийн өмчийн компани энэ бол намайг хэрэглэхийн дарга багт өргөн мэдүүлсэн хууль ингээд одоо их хурлаар анхны хилцүүлгээд авч байна. Би үнэхээр их баяртай байна. Энэ төрийн өмчийн компани хууль батлагдсны дараа бол энэ бол төрийн өмчийн компаниудын дунд хувьсгал болно. Сая 14 компани буулгаад Чингис хаан баялагын сангийн менежментийг
чиглэл рүү явуулаад яг хөрөнгөний удирдлага руу чиглүүлсэн. Сая нөгөө Франклин Темплтоны хүмүүстэй ч одоо 2-3 удаа хилцүүлэг хийлээ. Тэгээ одоо ер нь олон улсын менежмент рүү өгнө. Asset management хийн. За ингээд нэг жоохон зориг гаргаад хөдөлчихье гэж бодоод байгаа. Тийм учраас оролцоо багасгасан. За орлогоо дэлсэн ажлуудыг бол одоо явуул